бид усчууд уулзалт зингүүний маань хүндэт зочин улсын хурлын гишүүн Увс аймгийн Бөхбөрөн сумаас гаралтай Батүлзийн Батэрдэн маань ирсэн байна. За сайхан орж чинь үү та? Сайхан орж байна. За өнөөдрийн уулзалтанд цаг зав зарцуулан ирсэн байна. Ямар догдлол хүлээлттэй орж ирэв та? Нийт нутгийн зам олондоо ирж байгаа 100 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Тэгээд өнөөдрийн нар хамжаа манаас нутаг бас хамаатан садан за тэгээд маш олон хүмүүстэй уулзсан юм сайхан уулзалт болж байна. Тэгээд амжилттай сайхан болно гэж итгэж байна. Нутаг усныхаа талаар дурсаж ярил. Манай Бөхбөрөн сум өнгөрсөн жил 100 жил байгаа тэмдэглэсэн. Манайх хуучин Баян мөрөн сум гэж явдаг байсан. Тэгээ манай өвөө одоо партизан хүн байдаг. Аюур заны шагтар гэж шагтрын цагаач гэж Ахмад дайчин хүн. За тэгээд цагаачийн Батүлзий гэж одоо миний аав шинжлэх ухааны гавьяа цэцгэлтэн багш эрдэмтэн хүн байдаг. За тэгээд миний бие. За манайх бол яг зүгээр нэгдүгээр ангид нэг инээдтэй явдал болж ирсэн нөгөө сургууль орох гэсэн хазгайлтаа өгд авахгүйгээд буцааж ирсэн гэдэг нэг бөө инээд байдээ. Хавахтаа иржсэн ба. Тий. За 100 жилийн түүхт ойд одоо зан олноороо хүрээлж оролцох тухайд та юу гэж хэлж байна? Ер нь 100 жилийн ой яагаад бид нар илүү их ингэж анхаарах хэрэгтэй юм болоо? Яг 100 жил өөрөө оршин гэдэг бол маш том үнд зүйл нэг талдаа тий. Бидний хувьд бол энэ 100 жилийн ойгоор нутаг усандаа хүн ардынхаа төлөө хүртээмжтэй томоохон ажлуудаас ийдэж үлдээсэ гэж хүсэж байгаа. Тэгээ манай Увс аймгийн хувьд бол нутаг орны хувьд бол бас Монгол улс даяар ялангуяа байгалийн сайхан гоо үзэсгэлэн за аялал жуулчлал зэрлэг амтан тий ингээд маш баялаг нутаг. Тэгээ бид нар энэ нутаг усаа бол түшиж ижил цаашаа явах ёстой. Тэгэхээр бид нар бол нутаг усаа түшиж цаашдаа 100 жил манай Увс аймаг илүү их одоо бас тэтгэр сайхан байж баялаг байхын төлөө байгаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Таныг нутгийн ахын дуустал нь хүлээж байна. За баярлалаа. Бүгдэнд нь энэ сайхан өдрийн мэндийг төвшүүлье. За баярлалаа.